өнөөдөр Монгол улсад арчилсан шинэ үндсэн хууль батлагдаад 26 жил Монгол парламентын засаглалтай одоо улс орон болсон. Тэгээ өнөөдөр энэ Монгол улсын парламентын засаглал маань ер нь чанар нь мууцаар одоо сүүлийн үед одоо юу ч болж байгаа одоо мэдгдэх юм байлаа. Монгол улсын парламентын ёс зүйн үйл ажиллагаа, Монгол төрийн, Монголын ард түмэн, Монгол төрөө хүндэтгдэг энэ ёс хоос гажуудаж энэ элдв бусын сошиал ертөнцид ер нь одоо Монголд сайн хөнгөө, сайн одоо ийм удирдах хөнгөө болж байгаа нь хамгийн одоо монголчууд бидний одоо өвөг дээдсээс өвлж ирсэн энэ төр ёсыг хүндэтгэх энэ хүндэтгэл байхгүй болж байна. Монголын улсын их хурл нь парламентын одоо гүйцэтгэх засаглал маань хууль тогтоох байгууллага маань гүйцэтгэх засаглалтайгаа холилдоод ямар одоо үйл ажиллагаа явуулж байгаа нь одоо мэдгдэх юм байж хяналтгүй болж байгаа нь энэ нь бол бас Монголын ард түмэнд бас буруу жишгийг тогтоож байна. Ингээд аймаг сумын анхан шатны одоо энэ иргэдийн хурал засаг даргын тамгын газрын энэ үйл ажиллагаанд одоо дээрээ холилдсон, доор нь салгах гэдэг дээрээ холилдсон болохоос ч одоо энэ учрын толгойн байгаад байна. Тэгэхээр энэ парламентын засаглалыг нэг бол одоо сайжруулах хэрэгтэй. Энэ Монголын парламентын засаглал бол эхлээд одоо ард түмэнтэйгээ бүдүү олсоор уяатай байсан. Одоо явж хужаагийн 100-ын сатуркаар одоо холбоотой боллоо. Одоо сүү энэ тасрах юм бол одоо нэг нь дээшээ их хол явах юм байна. Ард түмэн доошоо их газар хатуу хайшаа явхаа одоо мэдэх юм байх ийм цаг үе болжээ. Тийм учраас энэ Монголын парламентын ёс зүйг энийг одоо онцгой анхаарахгүй бол бид одоо их хурлынхаа парламентын одоо энэ үйл ажиллагааг сонсоод заримдаа одоо бид жигшиж байна. Энэ гаргаж байгаа хууль дүрм гэж үйлдвэрлэж байгаа энэ хууль дүрм гэж Монголын ард түмэнд нөлөөлөх ийм одоо хууль тогтоомж гэж байхгүй. Энэ доод чатны төрийн албан хаагч өнөөдөр нэг цаасандаар нэг юм бичээл маргааш нь өөрчлөл одоо энэ байдал нь бол одоо энэ Монголын удирдах ёсыг одоо алдагдуулж байна. За мөн засгийн газар нь одоо хуулиар төрийн дээд байгууллагаар одоо тогтоогдсон энэ хууль тогтоомжийг зүгээр л одоо 100 хоногийн ажлын тайландаараа энэ олон хурлаар батлагдсан энэ хуулиудыг хүчингү болгоод одоо ярьцдаг. Тэгээ одоо аль нь хүчинтэй, аль нь хүчингүйг энэ бид нар мэдэх юм байж. Тэгээ энэ асуудлуудыг одоо бас зохицуулж өгөх, энэ парламентын одоо энэ ёс зүйг одоо хангаж өгөх хэрэгтэй. Одоо гуйж гарчаад та нарыг гуугаагүй гэж одоо манай их хурлын гишүүн захын сумандаар очиод загнаал явуулж байна. Зарим нь одоо энэ Улаанбаатар хотод Өмнөгов аймгийн оюутны байр барина гэж явж байна. Төвлөрлийг сааруулна. Энэ удаа өмнөөс хол байна гэдэг ингээд бид яриад байдаг. Тэр хүний одоо санаж байгаа санаан зөв боловч энэ төвлөрлийг сааруулах энэмийг энэ Өмнөгов аймагтаа нэг их дээд сургууль барина гэж төөцөлдөж өгвөл энэ манай гишүүдэд одоо бас хэрэгтэй байна. Тэгэд энэ төрийн удирдах ард түмнээ хүндэтгэх энэ ёс зүй байхгүй бол ингээ 60 гаруй сая мал өсгсөн малчид хөдөлмөрчдийн буруу болж 60 гаруй тэр өмдгөргөөр бий болсон Монголын төрийн одоо үнэн болж ингэж бид одоо хохирч байгааг энэ дээр одоо Монгол улсын ерөнхийлөгч та улс хууртай хандаж энэ Монголын төр засгийн энэ хувилгагүй үйл ажиллагааг таслан зогсооход бас хөв нэмрээ оруулах хаа гэж бодож байна. За баярлалаа. Бас л энэ төр засгийн үйл ажиллагаатай холбогдуулж иргэн хүний хувьд, ахмад хүний хувьд бухимдлаа илэрхийлж ярихаа сундаар галга болж байна. Ард түмэн үнэхээр бухимдж байна. Энэ төрийн тогтолцоо чинь юу болов? Өнөөдөр Монголд ямар төр байна вэ? Нэг компани үгэнд орж байдаг төр байна. Нэг одоо сан эдийн засгийн байгууллагын нөлөөнд байдаг төр ийм л болсон байна. Тэгээ энэ одоо тэмцэл хийдэг. Тэмцэл хийгээд ямар ч одоо дүлий болсон, хараагүй болсон ийм л төр Монголд үйлчилж байгаа өнөөдөр. Ерөнхийлөгч бүр эрхийнхээ хэмжээнд ямар нэгэн асуудал аливаа ашиг сонирхлын зөрчил тэ сайдд нь тэр гаргаж байгаа
түргэн түүхий хууль урт нь хориг тавьдаг. Энэ эрх хэмжээнийх асуудал. Гэтэл өнөөхийг хүлээж авдаг, сонсдог. Сонссон ч сонсоогүй. Ийм байдлаар энэ Монголын төр цаашдаа амьдрах чадахгүй юу? Үнэхээр одоо бэрхшээл хүндрэл Монгол улсын улс төрд нүүрлж гүйцсэн байна. Энийг одоо ангаах ямар арга байдгийг. Одоо ерөнхийлөгчийн үндсэн хуулийн хамгийн зөв арга нь бол үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ төрийн тогтолцоо энэ дампуурл ялзарлыг арилгах юм гэж би ойлгодог юм. Гэтэл үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулга явлаа. Тэр зөвлөлт уулзалт тэгээд нэг юм явлаа. 18 та хүүхэд тэнд юугаа оролцож юугаа хэлж байсан бүүм тий. За 80 хэдтэй өвгөнд ард түмний төлөөлөл гэж ингэж оруулж юу. За дараагаар нь үндсэн хуулийн шинжилгээ асуудлаар санал асуулга гэдэг нэг бас нэг орон нарын төдий юм явагдсан. Энэ нь улсын их хурлын өгсөн чиглэлийн дагуу ийм өөрчлөлт оруулан та энэ дээр саналаа хэлнэ. Энд чи ингэж ард түмний саналыг авдаггүй юм аа. Бүх Монгол улс тусгаар тогтнолон хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хурууныхаа хайг бичиг үсэггүй хурууныхаа хайг дараад бүх хүн идэвхтэй оролцож 99% юугаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж байсан түүхий. Гэтэл өнөөдөр эрх ашигынхаа төлөө, эрх мэдлийнхээ төлөө энэ хуулиар тоглодог, өөрчилдөг. За тэгээд парламентын төр баталж байгаа хууль гэж сонирхолтой. 600-аад хууль баталчих шиг боллоо. Хууль санаачилдаг гэд санаачилсан гэд мөнгө авдаг гишүүд байд юм байна. Тэгээд энэ гаргаж байгаа хууль нь амьдралд биелэгдэх нь байтугай өөрсдөөс нь эхлээ биелүүлэхгүй хуулиан биелүүлдэг, хөсөр хайдаг. Энэ нь амьдралдаар хөрсөн дөрөө буудаг ийм хуулиуд түргэн түүхий юмнууд. Зарим нь 7 хоноод өөрчлөгдөж байна. Зарим нь нэг хэдэн сарын дараа зайлшгүй өөрчлөлт оруулаад. За төдийн тэрнийг тэгж найрууллаа. Өнөөхийг үндсэн эхийн ч мэдэхгүй ард түмэн өнөө орж байгаа юм энэ ч мэдэхгүй. Ингээд Монгол улсад хуулиа мэддэг хүн байхгүй. Дээрээсээ эхлээд ороо хүртэл биелүүлдэг хүн байхгүй. За нэг иймэрхүү төрөлтөө болчиход байна. Аливаа хөгжилтэй орнууд эрх мэдэлтэй сайд түшимд нь ерөнхийлөгч нь хүртэл өчүүхэн төдий алдаа гаргасныхаа төлөө ард түмнээсээ уучлалгүйгээд огцорчдаг ийм улс төрийн соёл байд юм байна. Ер нь нэг 20-30 настай тийм малчин байхгүй болоо. Ерөөсөө энэ 60 сая толгой 60 сая толгой маллах хүнгүй боллоо. Энэ ургамал ус тэр бүгд чинь ховордоо. Энэ сургуулийн соёлын тал дээр бивэс хүнд хэлээл байдэ. Та харин гайгүй элбэг доржиж бас ярьж ил байсан. Гайгүй шийдвэртэй зохион байгуулалттай цэргийн хүүхдийг 3 жил болгоно гэж тэрүүн чинь бивэ таны тэр гаргасан шийдвэр саналыг их дэмжиж байгаа. Одоо энэ залуучууд яаж байна гэхэд газар шороогоо ихтэй сургууль төгсчихэд газар шороогоо ухаатал дэмий дэнэд байдаг. Энийг 3 жил болгочихвол бас хүн баяр суурин сууж ухамсартай болж ажил хөдөлмөр. Манай энэ цэргийн хэлтийн дарга цэрэг яваагүй хүн түүх юм ахшоо гэж ингэж ярьдаг байсан. Ивэл цэрэгтэж яваагүй, сургуульд суугаагүй зүгээр нэг иргэн хүний хувьд. Тэгэхээр энэ сургуулийн хүүхдийн тогтолцоог яахан өөрчилж өгөөч гэж ард түмэнд энтвэн хурлууд баг зэрэг хурлаар хэлдэг их хурлын гишүүд этнүүсэл юу болгохтой манай аймаг мэдгүй. Ерөнхийлөгч болсон энэ 3 сая хүний дээд талын одоо төрийн түвшээ байна. Энийг нэг өөрт чинь нэг санал оруулъя гэж санаад байгаа. Энэ хөдөөний малчин хүн гэдэг чинь 4 сар 5 сар хоёр малаан төлөвлөн, малаан оослон жинхэнэ ажлын цаг хөдөөний малчин хүн бол тэрнийг сургуулийн хөгдөг энэ өвөл сар амлаараа өвлөө ид хөөд ямар ч ажил үгүй. 100 гжигдэл сууж байна ерөөсөө өдөөний хөгдөж чадаа даарсан. 3 дугаар иргэн отгончлон байна.
За би нэг л зүйл асуугаад нэг л зүйл дээр гайхаад байгаа. Энэ татварын бодлого ер нь юу болоо явчихваа. Анх манай энэ их баригч нам маань татварыг нэмэхгүй л гэж гарч ирсэн юм да. Би одоо ойлгоод бүсүүд хууртагтаад одоо бүсүүд яг ямар төвшөнд яваад байгаа ойлгохгүй байгаад байгаа. Нэг бол нэмээд байдаг, нэг бол хасаад байдаг. Нэмэхдээ парламентаар бүгдээ нэмждэг. Хасахтаа болохоор нэг хүн эргээд хэвэн болголоо. Буцаад байранд нь оруулаа гэх. Нэг татварыг хасж байна. Нэг хүн төлөөлөд ярих юм. Тэр чинь хууль захирамжтай. Өнөөдөр бас парламентын түвшинд хуулиа гаргаж баталсан зүйл байх гэж бодож байгаа. Гэтэл нэг хүн төлөөлөд өнөөдөр буцаага байранд нь оруулаа гэж байгаа. За энээс ахгуулаад үр дүн нь юу болж өсч? Бензиний үн нэмэгдэж байна. Өргөн барааны хэрэглээний үн нэмэгдлээ. Бензин шатхууны үн нэмэгдэхээр өнөөдөр юу болж байна? Манай иргэд манай энэ тэр тусмаа хүн тусч байгаа хөдөөний малчтай байна. Нөгөө өвс тижээлээ авахдаг. Наазах нь 20 30 40 км явж тижээлээ татдаг, өвсөө татдаг. Нөгөө шатхуунаа авахдаг. 250 төгрөгөөр нэмэгдсэн байна. Дизелийн түвш. За төр засгийн шийдвэр хэр зөв байгаа тал дээр нэлээд иргэд ухамдалтай байна. Та бүхэн мэдж байгаа бах. Улаанбаатар хотын 7 дүүрэг зүүн 5 аймгаар явсан уулзалтын үр дүнд татвартай холбоотой асуудал эргэж яригдсан тийм ээ. Тэрийг бол та бүхэн мэдсэн баг. Дэтгэврийн насны асуудал багтсан. Ойлгосон тийм. Тэгэхээр бидний уулзалтын үр дүн ингээд багаарч гисэн гараад байгаамаа. Тэгээ эргээд татвар нэмчээд дэтгэврийн нас нэмчээд эргээд буцаж яана гэдэг чинь иргэд энэ асуудлыг дэмжихгүй байна гэдэг маань их хурал засгийн газар маань өөрсдөө иргэдтэйгээ уулзаж амьдрал руугаа орохгүй ийм агаарын шийдвэр гаргаж байгаагийн илрэл гэдгийг иргэд их ярьж байна тийм ээ. Тийм үү?